Мэргэжлийн утас. 3 4 байна гэж. Тэр цаанаас 3 4 5 3 4 5 гэдэг юу гэсэн бэ гэсэн 3 4 5 гэж. За сонсны хөөрөлтөн подкаст шинээр ахин эхэлж байгаа. Эхний дугаар. Гандан буурахгүй яванда. Дарсан ч шүүмжилсэн ч үзий ятсан ч ахаад л эхлэндэ. За подкаст сонсны хөөрөлтөн подкаст эхний дугаар. Өнөөдөр надтай хөөрөлдөх гээд явгын багш Понсо маань ирсэн байна. За мөн нэрэл болох танилцуулж болох уу? Оронгоо маань ирсэн байна. За тэгээд ийм 2 зочинтой 3 хүний хөөрөлтөн явах нэ. 3 сүнсний хөөрөлтөн явах нэ. Зүр санаа зовтох барай авчих. Оронгоог ярихаар нь болохгүй би хэлж. За тэгээ манай хоёр чөлөөтэй эний дундуур нөгөө катла засчдаг болохоор хамаагүй. Нэг ахгүй шууд ч ярьсан. Тэгтээ би яг бол Яг сонсогдсон татантай ер нь бол Тэгээд хоёртой нэг жоохон анхааруулж хэлэх юм. Нөгөө гурлаа вайн тавиад хүүхнүүд хоорондоо сууж байгаа ховж байсан. Энэ яриа маань тусдаа онцлогтой. Сүнсний хөөрөлтөн гэдэг нэрэн дор явж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль болохоор сүнсээ буюу зүн мэдрэмжээ чагнаа. Тарих оюун бодол буюу бодлынхон элдв янзын юмнуудыг оруулахгүйгээр яахгүй тийм дотор мэдрэмжээрээ сүнсээрээ хөөрөлтвөл тунчиг сайн байна. Ерэн зүгээр жоохон мэдрэмжээ чагнаад ярилцаарай гэсэн санаа шүү. За. Гурлаа сая нөгөө бичлэг эхлэх юм нэг юм ярьжсэн шүү дээ. Нэг юм дутуу хэлэх дутуул яваад тань тэрийг өргөжлүүлэх үү? Юу ярьж тэгээд дутуу юу ярьж байсан. Яг энэ эхлэх юм юу ярьж байна? Нэг юм дутуул. Яг тийм. Ямар нэг манай нөгөө оронгоор нөгөө нөхрөө нөгөө харилж байгааг нь ойлгохгүйсэн мэлээ ярьжсэн юм шиг. Яг энэ юм бол тэгэхээр нэг юм хэлэх гээд биш нөгөө травмат болсон. Юу гэхээр одоо нөхөр гээл хүн эзэн би савж таваад ирж штэ. Эсвэл энд шав мавч гэдэг юм одоо хин чинь олон нийтийн сүлжээнд тавигдахыг анзаараад өөрт чинь зүгээр бол зүгээр л дээ. Энийг өсрөл нэг 2 3 мянган л үнцэх. Эвгүй байх юм бол аль болохоор хэрэглэхийг татгалзаарай. Тэрний хооронд нэг хүн мөн гэж тээ. Яриа авчулзаар зүгээр бах тээ. Тэгэхгүй болохоор гитсэн билээ. ойлголоо. Та чинь маргааш ичсэн гинт. Сайн оронгоог нөхөр байгаа гэхээр ороод ирвэл. Гэтэ оронгоо болохоор гоё ямар ч гэсэн нөхрөө яг гоё нөгөө шууд байгаар нь хүлээж авч юу яасан. Сая зүгээр хайлт хийрлээ л дээ нэг минут ч хүрэхгүй тэрэн дээр нь л хайлт сонсоход ямарсан гоё байгаагаар нь хүлээн аваад ойлгоцсон юм байна гэх тэнгууд гоё санагдчихлаа ямар ч гэсэн. Одоо ингээд утгаас энэ дээр яриан дээр танаа нөхөр гээ ингээ ярих зүгээр юу гэж бодож байна? Эсвэл энийг эзэн биеийнх нь нэршлийн солих уу? Сольсон ч яах вэ? Харин яг тодорхой хариулт хэлсэн. Солих юм уу? Сольчихё. За тэгвэл хин гэж явах урлаа. Миний нэг танд хүн гавчих. Тэгээ. За. Ер нь тиймэрхүү нөгөө хүмүүсийн талаар ярихдаа тгий авчлаа юм шиг. Би бол хамаагүй шууд хэлчихдэг болохоор. Тийм нэг юм шиг би ингээ өөрийгөө бодохоор. Би ингээ шууд үнэн байх юм бол тэр нь бусдын төлөө байх юм бол миний хамгийн хайртай хүн байсан ч гэсэн шууд хэлждэг. Жишээ дуртаал ярьждаг хүмүүс. Манай аав гэсэн ээж ингэсэн, би тэгчихсэн. Найз эмэгтэй минь гэсэн шиг тийм үү те. Уг нь бол нөгөө нийгмийн өнцгөөс харах юм бол хин нэг гутаагаад байгаа юм шиг, доромжлоод байгаа юм шиг. Эний нэг нэр төр талдаад байгаа юм шиг хэрнээ. Нөгөө талаас энийг ярьж байгаа миний сэтэл нь энэ хүний төлөө буюу бусдын төлөө болохоор цагаатах хэвчтэй миний хувьд. Одоо би хичнээн аав маань ингэжсэн, дүү маань ингэжсэн, би ингэжсэн гэл ингээд айгүй муухай ч юм уу бус явдлууд ингээ ярьлаа ч гэсэндээ тэр нь цаагаараа
бусдын төлөө гэж би өөр харж байгаа болохоор тоодоггүй. Миний хувьд л тэгдэг шүү дээ. Та бус хүмүүс хараахан тэгдэг юм шиг. Тэр бас нөгөө цагаатгаад байгаа гэдэг нь тэр чинь одоо тухайн одоо дүү дээрээ хин дээрээ ч үгүй ингээ ярьлаа шүү дээ. Тэр нөгөө засагдаж болох зүйл чинь ер нь бол айгу хөнгөн зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг хүн дээр ингээ авахгүйгээр ярьчихэд байдаг гэж магадгүй тий. Магадгүй. Тийм тэрнээс яг нөгөө үнзгийн төвшөндөө гэх юм уу бүр одоо юу гэх юм тийм зүйлээ бас яад юм аа. Яг зөв. Өөртөө тэр тэгсэн тэрний чинь тэрийг ингэж дамжуулаа энэ ингэсэн гэдэг юм нууцын зэрэгэлтэй мэдээлэлүүд байна шүү дээ. Энийг бол эцээж гарахгүй л дээ. Яг хөө зүгээр нэрийн дуртад ганц нэг фактууд бол юм шүү дээ. Ялангуяа өөр тэрий би ерөөсөө хамаагүй тоохгүй ярьцдаг. Оо би тийм нэг мангар би архитектор сэргэлдэг хамаагүй. Би тэр гэрэл мэгэрэл чинь бол биш. Би тэр багш чинь бол биш. Би бол зүгээр л өөрийгөө хайж өөрийгөө олж байгаа 10 гаруй жил унаж тусаж сүнснээс эрэл тэр явж байгаа юм л хүн. Тэгэхээр намайг битээ нэг юм юу л оруулаарай, дөрвөлөө оруулаарай. Тэгээд би бүр шүлжлөөтэй хараалаа юм хэлээ. Гэхдээ яг ясэм дээр ингээд таныг дөрвөлөө оруулсан ч гэсэн орхооргүй болсон байгаа шүү. Тийм үстэй. Тийм нэг ингээ ярих гэдэг гол шалтгаан нь би өмнө нь бол өөрийгөө доромжлуулахаас өөрийнхөө сул талыг хэлэхээс айдаг байсан. Яагаад тэгэхээр би хин нэг юм байгаа болохоор. Би ямар нэгэн зүйл Тамирагийн ингээд нэг юм шаврын бурхан бүтээчээд байна шүү дээ. Энэ нөхөр л гоё. Муу юм байх бол яах юм Тамираар болтоод яах юм. Тамираа гоёороо л дуусах гэдэг байсан. Тэгэнгүүт сайнтай мотон хүлийн зөвшөөрөд ирэнгүүт Тамираа угаасаа л бүх зүйл юм байна. Тэгэхээр Тамираа сайн ч байгаа, саарн ч байгаа, бурхан ч байгаа, чөтгөрн ч байгаа. Давай, come on brother гэд ингээ алалцдаг болсон байхгүй. Тэгэнгүүт энэ нь яг саяны таны Фонсаг ярьж байгаа. Би өөрөө ямар нэгэн зүйл биш. Би өөрөө бүх зүйл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр гоё. Нэг тийм юу болчихж байгаа гэх юм уу? Өвдөх шалтгаан болчихж байгаа. Ямар ч дүрд орхооргүй болох дайны туулалт хийцэн гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэгтээ их өвдөж ижил энэ төрсөн л дээ. Тийм ба. Би зүгээр их нэлхээс төрөнгүүтлээл шууд ийм ярьдаг болчихгүй шүү дээ. Ийм үжлүүд л байгаагүй. Маш олон удаагийн шарах сорив юмнуудаар дамжиж ижил. За эцсийн дүндээ би өөрийнхөө хин нэг ингэж хараад байгаа болохоор л би өвдөөд би зовоод байгаа юм байна. Буюу би өөрийгөө нөгөө эгонд автуулаад эгоноос ундраад хүсэл шунал тэр сэтгэлийн хор хэрүүд гараа. Тэрнээсээ болоод зовлон гэж нөөрөө хаалга төгсөж орж ирээд байгаа юм байна. Тэгвэл би зовхоо болох буюу сэтгэлийн амар амгалан олохын тулд би өөрөө хинч биш, юу ч биш байх хэрэгтэй юм байна. За. Тэгвэл би өмгөөлж хамгаалаад байгаа тэр мундаг Тамирагийн дүрэнч биш, тийм мундаг залуунч биш, ийм мундаг айлын том хүүч биш, ийм мундаг хүний ахч биш, ийм мундаг йогийн багшинч биш юм байна. Би юу н хинч биш, юу ч биш юм байна. Окей. Одоо тэгвэл ингээд мэдрээд үзье гэдгсэн чинь миний сэтгэл амар гоё амар тайван байсан байхгүй. Дараагүй гэсэн. Дараагүй. Өөрийгөө нөгөө оршихуйн хуваар, сүнсний хуваар хүлээн зөвшөөр. Энерги гэдгээр яг тийм. өөрийгөө таньчлаа Махан биеэрээ биш, би яг оршихуйн хувьд өөрийгөө хүлээн зөвшөөрч байна. Таньж мэдэж явж ийн гэсэн санаа. Тэгэнгүүт би өөрийн сэтгэлээ анзаарнууд яг гоё юм тогтоо нуурын ингээд усны дэргэд ингээд амар гоё өөрийгөө ингээд аниртаад бүх зүйлтэй ингээд нэгэн цус болоод ингээд оршиж байгаа мэдрэмж надад төрсөн байхгүй. Би өөрийгөө хүлээн зөвшөөрөд ирэнгүүт. Хинч биш юу ч энерги хүлээн зөвшөөрөд ирэнгүүт. Тэгсэн чинь бүх зүйл дандаа тийм явахгүй шүү дээ. Хорвоогийн нэг өдөр нэг нөхөр гарч ирээд туупай тоос нуурын ус руу шиднэ. Нэг экскаватор оруулж ирээ. Нэг бүрүүс бичээр дайрах гэж орлоо тий. Миний сэтгэл рүү ямар нэгэн байдлаар нийгэм гадны орчин халдах гэж үзэн шүү дээ. Халдаж болно, халдана. Окей, давай. Гэхдээ би өөрийгөө тэр нуурын ус биш. Би өөрийгөө ажиглагч гэдгийг мэдчихэж байгаа болохоор
Ойлгож байна уу? Нуур усыг би сэтгэлээр зүрлээд байна. Би өөр яг үндэ сэтгэлж биш юм байна. Сэтгэл хөдлөлж биш юм байна. Би өөрөө зүгээр энэ ажиглаж байгаа цэвэр ухамсар юм байна гэд өөрийг анзаараад үзэнгүүт өөр төр очиод үзэнгүүт хинч яаж дайрч исэн бадгүй. Яагаад тэгэхээр би нуурын ус биш. Би ямар нэгэн зүйл биш. Би зүгээр тэр ажиглагч. Багахгүй юу. Тэгэнгүүт сэтгэл маань энэгээр юу хэлэх гээд юм гэхээр тэр нуурын усыг би сэтгэлийнхаа юугаар зүйлээд юм л та толиогоор. Сэтгэл маань яаж донсолж ямар ч халдлагад өртөж байлаа. Яаж ч ороо бусгаа яаж ч зовж шаналж ийсэн ч гэсэндээ би игээл яг нэг юм өөр дээрээ байгаа болохоор амар тайв мөнгөд. Энэ зүйлийг тодорхой хэмжээнд мэдэрсэн. Тийм болохоор хүмүүс намаа юу гэж хэлэх яах гоё шөрөжлүүлээд бүр юм донтой болчихд юм билээ. Юу дэ сүултээ бүр нэг юм хүн амар доромжлоо загнаад ингэжсэн ч гэсэндээ өөрийгөө ингэж нэг гоё нэг юм. Нөгөө хүн өөрийгөө өвтгөө тэрнээсээ таашаал авна гэдэг шиг би өөрийгөө нэг юм сордог болчихд юм билээ. За харъя. Хүн намайг ингэж гутааж яхад би яах нь министерс юу өрүүлцэх нь вэ? Юм өрүүлцэх юм бол би тэрийг барьж аваад цааш нь ухаад бясалгаад угууглуургын таньж мэдээ явчихдаг. Өрүүлцэхгүй байх юм бол чи асааваа танаа явж байгаа юм байна да гэл нэг юм тоглоом шиг гоё юм. Юугаар явж байгаа. Одоо таны хүн болгоны нөр үсэдээ сүнсэд дамжуулт гэдэг та өөрөө дэгдэг шиг бусад хүмүүс бас дэгдэг байгаа юм. Одоо хатгаад явдаг гэсэн. Одоо өөрийгөө одоо ингэж сорж байгаа чинь тийм санагдсан бол бусад хүмүүст ингэж дамжуулж байгаа нь бусад хүмүүсийг ингэж хатгаж байгаа л гэсэн үг юм байна тийм үү? Яг наатах чинь. Хүн зүгээр нүдэн сууж байгаа, хүн зүгээр амар амгалан байж байгаад өөрийгөө таньчдаг юм байна л да. Үнэнийг мэдчихдэггүй, оршихуйтайгаа нэгдчихдэггүй. Тэрэн донд хад хасаг, өргөс элдв янзын хар шүнж төхөр араатан ч гэдэг юм өчнөөн зүйлээр дамжиж ийж хүн сая өөрийгөө улам илүү таньдсан болоо да. Гэхдээ би үгүй таньсан биш ээ. Зүгээр л баг зэрэг өөрийгөө мэдрээл явж байгаа. Энэ сүнсэндээ байгаа мэдлэг юугаа баг зэрэг сэрээгээл явж байгаа. Тийм л дээ. Өмнөх олон төрөл туулалтайгаа харьцуулахад өнөөдрийн миний амьдралтаа нэг 10 гаруй жилийн өгслөхлөөр хичээсэн. 10 жилийн хугацаанд сүнсний сэрэлтээр явж байгаа гэдэг зүйл бол бүр аюу өчүүхэн. Баггүй юу? Тийм болохоор өчүүхэн тэр нөгөө нэг өмнө хоримтлуулсан тэр сүнсний маань мэдлэгийн хувьд ухамсарын маань хувьд. Тэгэхээр би бол зүгээр л нэг анхлан суралцагч энэ ухамсар сүнсний мэдлэгийнхаа. Тийм тэгээд бас энэ хоёр ярианыхын хоёр маань микрофон солиод ярилцаж авчираа заяа. Ярианых нь өөрийгөө магтана гэж ярьж байна шүү дээ. Өөрийгөө магтаах юм. Магтах чи яг би өөрийгөө ингэж таньсан. Энэ шинэ подкаст хэлж байгаа амар өөрийгөө яриасан. Амар эгот орж ирсэн. Юу юм бэ яг би өмнө нь бас нэг алдаадсэн юм. Би хитрхи эгогүй байх гэж хичээдсэн. Хитрхи бүх зүйл туршихгүй бол хитрхи ухамсар дээр байх гэж. Хит амар юм сайн байх гэж гэдэг юм. Хит ухамсар байх гал хит юу байх гал. Энерги байх гал сүнс байх гал. Тэгсэн чинь түүнийг хамгаалж идэг эго гэдэг зүйл байт юм л үзэл бодол. Тэр маань хүчрхжээгүй цагт амар хүчтэй дайралтууд бас юуг ороод ирд юм байна. Тэрнээсээ болоод бас уналтанд бас орд юм байна гэж би өөртөө анзаараад ухаарад тэгээд өөрийгөө зөв зүйтэй үнэнээр хүлээн зөвшөөрж таних мэдж хүндлэх нь өөрөө чухал юм байна гэж ухаарсан. Энэгээр юу хэлэх гээд юм гэхээр би ингээл хүмүүсийн сүнсний дамжуулалт, юмны дамжуулалтуудыг хийдэг зүйлийг би зүгээр л хийчлээ. Яг тий зүгээр л миний үед нь бол байдаг л нэг ингээл чадвар чинь тий гэл ингээл
тоодгүй тэрэн дэш нэг ач холбогдол өгдөггүй байж л дээ. Тэгсэн чинь хэн яагаад бусдын юм хумыг мэдрээд зарим нэг нь бүр сүйд майд болоод өмсгөл зүйл хийцгэнгэр болдог энэ айхтар эрчим хэмжээстийг зүгээр л сууж агаад зүгээр л ингээл дамжуулаад байгаа юм бэ гэхлээр энэ өөрөө миний сүнсний хөгжил юм. Хөгжлийн түвшин юм байна. Энэ сүнсний хөгжлийн түвшин юун дээрээс тодорч байгаа вэ гэхлээр би болдог вэ гэхээр өмнөх төрлүүд юм аа. Нөгөө зам мөр, зовлон зүтгүүр, буян заяа бүх зүйлийн нийлбэрээр энэ зүйл би өрөлтөн бий болжээ. Үүнийхээ тусламжтайгаар үүнийхээ энэ хүч цэнэгээр би хүмүүсийн юмнуудын дамжуулаад хэрэгтэй зүйлийн хэрэгтэй мөчөд нь гаргаж хэлж өгөх энэ нэг юм чадварыг хэмжээстийг эзэмшжээ. Тэгэхээр эндээ би эзэн байх хэрэгтэй юм бэл. Эзэн байх хэрэгтэй юм бэл. Хоёрдугаарт гэх юм бол заримдаа заавал нэг юм сүйттэй нөгөө хүний маань юм хумд амжуулах гэхээс илүүтэйгээр огтоос миний мэдхгүй зүйлүүд гарчдаг байхгүй юу? Одоо тоор маань хэрвээ сонссон бол нөгөө өмнө Цэндэтэ хийжсэн подкастн дээр би хоосон чанар манарчлуу, бясалгалжлуу амар юм. Би ерөөс мэдхгүй сэдвийг ингээ яриан дундуур ингээ хөвлөрүүлээл гаргаж ирээд Цэндэ таниулаад байсан байхгүй юу? Жишээ нь. Тэгвэл энэ мэдлэг би өөрөө мэдхгүй, би өөрөө ямар ч ном юм судалж уншдаггүй байхад сургалт номонд хамрагддаггүй байхад хаанаас яаж гараад ийн вэ гэсэн чинь миний өөрийн сүнсний мэдлэг мэдээлэлээс гадна тэр нөгөө нэг акашийн төвчөлөө нийтийн мэдээлэл, нийтийн ухамсарын сан гэж нэг юм төвшин байна л та. Байд юм байна л та. Тэр зүйлтэй тодорхой хэмжээнд холбогдоод тухайн мөчөд энэ хажууд иргэд байгаа энэ сүнсэн биет, энэ гэрлэн биетэнд юу ямар чиглүүлэх хэрэгтэй байгааг дамжуулдаг юм байна. Энэ хоёр дахь юм. Энэ нь ерөөсөө миний мэдхгүй нэг айхтар сүртэй төлөм мөлбөн ороогүй байхад цаанаасаа ингээ гарч чад байгаа юм ийм учиртай юм байна гэдгийг энэ хоёр зүйл олж мэдээд за окей ойлголоо Тамира чи ийм учиртай юм байна наа тэгэхээр хитрхи нэг өөрийгөө би ухамсар би нэрийг би сүнс гэд нэг талдаа туушрах биш нөгөө талдаа би хэн юм би өөрөө ямар хэмжээст юм би яагаад энд ирсэн юм би ямар учиртай юуг үзэж туулж ирсэн гэдэг нэг юм өөрийгөө хамгаалах инстинкттэй эго нэг юу хамгаалалтаа зөв байдлаар би босгох хэрэгтэй байна гэдгийг би бүр ингээд амар сайн ухаарсан зүйл. Тэр тэгтээ ингээд хамгаалалт гэдэг жоо штэ. Тэнгүүд энгийн төвшин дээр зүгээр хүмүүсээс чи юу гэж яриад байгаа юм ч юм уу одоо юу гэмтэй би тэр подкастыг одоо сонсоогүй нэг яг болох мэдэхгүй. Ийм дайралтууд ирлээ шүү дээ тий. Тэр бүр ихний шатны юм байгаа байхгүй юу? Хэрвээ тэгж хамгаалахгүй байх юм бол энэ нөгөө орчлон хороо чинь зөвхөн яг ийм төрлөг жанрын энерги биш өөр маш олон төрөл жанрын энергиуд байгаа байхгүй. Тэр өөр жанрын энерги ахаад бас энд дайралт үүсгэх ч юм уу. Энэ Тамира багш өөртөө ийм дайралт үүсгэхэд ийм төсвөртэй болгож ийн гэдэг биднэрт бас тийм төсвөртэй юм үүсгэж өгч байгаа байхгүй юу? Тийхгүй болвол Тамира багшинд нураад байвал бид нэр жишээ нь доор нь ингээд багшаа гэж сууж байгаа хүмүүс давхар унах байхгүй. Тэгэхээр энэ зөвөр яг тэр өөрийгөө таньж яах гэдэг айгу зөв. Яг зөв. Бас надаа одоо биний нөгөө сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эмэгтэйний сарын тэмдэг шиг сар болгон улирал болгон ингээд тогтмол унаад идэг гэдгийгсэн шүү дээ. Хүндэлтэй уналт гэдэг нь айгүй энгийн юм биш. Би бүр хинч биш, юу ч биш болдог, бүх зүйл утгагүй болдог байхгүй. Тэгээд унахад ер нь дийлэнхтэй гатгадаг, дотроос гатгадаг нэг зэв юм бодлоо. Ингэж амьдарч байхаар явал яа тий. Саяхан хүртэлж. Лай юм шүү. Яр шиг юм шүү. Бас
Өстөр нөгөө бушуухан эртхэн өгчээ дараагийн төрөл рүү явбал арай нөгөө амар юм шиг. Тэгэхээр дутуудчих юм билээ гэхгүй тийм. Гэдэг юм аюу хотхон орж ирнэ. Ганц нэг тэнэг юг хэдэн жилийн бас хийжсэн орлууд хийжсэн бас юу гэнэ. Тэр бол гэхдээ зүгээр л бодлоо л доо. Бодлын төдийл юм. Гэхдээ аюу хүчтэй намайг бүр улам илүү хориглох аюу харанхуул унгадаг. Ялцч орж ирдэг. Харанхуул бүр илүү зөвхрүүлдэг. Бүр илүү намайг тэр гүн рүү унгадаг. Тэгвэл буцаад сэрэг нь мэдээж хэрэг нөгөө нар жаргаа шум болсон бол буцаа нар мандаа шүү дээ. Орон ертөнц бүх юм ээлжилдэг юм. Буцаад сэргээд буцаад нөгөө зам мөртөө илүү шамдаад буцаад хүмүүстэй ингээд туслаад ингээд ирэхлээр надад ийм бол төрдөг байхгүй би нөгөө түрүүний таны яриа толбогт. Хөөе Тамира чи тэгээд чад ичвэл өнөөдөр энэ хүний юм дамжуулахгүй байсан шүү дээ. Амар дүлмсээ гартлаа. Чин сэтгэлээсээ баярлал тэрэл амар гоё ингэдэг. Энэ юм байхгүй байсан шүү дээ. Тэгэхээр би зүгээр өөртөө ярьдаг бол хаалцсан шүү. Тэгэхээр чи зөвхөн өөрийнхөө амийг бодоод тэр нэг хэцүү мөчлөгүүдэд чад хийгээ явна гэдэг чинь өнөөдөр болон ирээдүйд туслах энэ олон хүмүүс ямар муухай амин хуваа хичээсэн цан гаргаж ийн вэ? Тэнийг нэг бодоод үзээч гэл өөртөө ингэ ярьдаг байхгүй. Тэгэхээр яг нэрэл тийм. Бүх зүйл учиртай байдгийн адилаар миний тэр уналтууд ч гэсэн учиртай юм байлээ л. Хүн заавал тэгж гүн гүнзгий ёроол руу тэгээ бүр тогтмол шүү. Мэгтэй хүний сарын тэмдэг шүү. Сар болгон, үлрэл болгон унаад байгаа. Төдий чиний нөгөө талдаа би хүчрхчээд байгаа буюу өөрийгөө таниад байгаа. Хэрвээ би тэгж унахгүй байсан бол энэ муу жоохон нэг юм олсон таньсан юмд ирдээд өнөөдөр үдийд доороо тэдэн шавтай ийм юутай ингэдэг тэгдэг гээд нэг юм сөгцөн сэгцэн тэ амраа ятсан нэг төвшөндөө гаццсан ч гэдэг юм уу. Айгуу сонин нэг тийм байхыг үсэхгүй. Тэгэхээр ингэн дахин унгаад байгаагийн шалтгааныхан цаана төдий дайны юм л сэргийх гээд мэдэх гээд л байгаа юм билээ. Төдий дайны л намайг улам илүүтэйгээр ухамсарыг манд хилээд сэтгэлийн маань ууч муудан болгоод харах үнцгийг маань тод томрон болгоод уулзах хүмүүсийнхаа нөгөө зовлон жаргал бүх юмын л тодорхой хэмжээнд мэдэрдэг л байх гэдэг байгаа. Хорвогийн нэг тийм сургалт юм билээ. Бөө нөгөө онгодын юу байдаг гэдэг шиг. Дэнсээ одоо нөгөө улаачаа яахын тулд хүн болгож төлөвшүүлэхийн тулд жоох ингээ шоглол бие нөвтгөл унаж дутуулаад машин тэргийн насалд аваад оруулаад ингээл жоохон хатгаад идэг гэдэг шиг нэг юм сорилтл юм шиг байлаа. Нэг тэгээ өнөөдөр нэр аюу гоё нэг юм үг орж ирсэн. Бид хоёр тоолцсон сонсож байгаа хүмүүс сонсоод байна. Иш богдол руу сая 2-3 цагийн алхаа явчихсан чинь арай ингэнэ. Зүгээр 2-3 өгүүлбэр шүү дээ. Хэрвээ чи өөртөө хормын төдийд эргэлзэх юм бол хорвоо ертөнц чамайг биднийг тойр хорвоо ертөнц бүхэл оршихуунууд байна. Тэр даяараа эргэлздэг. Энэрл хайранч тэр. Энэрл нэгүслэнч тэр. Ивэл хайранч тэр. Тийм болохоор өөртөө итэг үнцэнтэйгэр орш гэж орж ирсэн. Энийг ингэ задлах юм бол хүний итгэл гэдэг өөртөө итгэл гэдэг асар үнцэнтэй юм байна л да. Энэ нь юугаар хэмжигдээд ийнэ гэхээр бидний онгод тэнгэр өвөө эмээ дээд хим хэмжигдэх үнсүнс орших одоо юу л байдгийг түүний бид нартай холбогдож энэ бидний нэг амьдраад байгаа 3D хим хэмжээстэд нөлөөгөө үзүүл үйлдэл болон гардаг гол чанал нь итгэл найдвар юм байна. Итгэл өөртөө итгэл юм байна. Үнц юм байна.
бид нар өөрөө өөрийнхөө дотоод дуу хоолой мэдрэмж зүн совиндоо итгэл байчих юм бол бүх зүйл хэрэгэлцдэг юм байна. Бүр тэр даяараа миний энэ би сэтгэл сонсож бүхэл юм ингээд нэг юм төөрөгдөлд ороо саармагчаад ингээд ирд юм байна. Тэгэхээр энэ итгэл гэдэг чинь амар чухал юм байна. Өдрөж ирчихсэн. Бөөнрийн юм юу хүртэл байт юм бэлээ. Онгод тэнгэр итгэлээр батчиж юугаар яана гэдэг үлээ. Тэгэхээр энэ итгэл заавал онгод тэнгэртэй биш ч бай. Заавал ингэж дамжуулдаг нь биш ч бай. Заавал сүнс өдөртэйг холбогдсон үг нь биш ч бай. Хинч байсан энэ подкастыг сонсож байгаа энгийн нэг хүн хинч байсан гэсэн тий зүгээр л өөрийнхөө тэр дотоод дуу хоолой зүн соёнд л итг. Тэгж чадах юм бол түүнээс гарах тэр хүч, энерги, гэрэл нь төд тайны тод байдаг юм байна. Төд тайны тод байхынхаа хэрээр та төд тайны улам илүү өөрийн чинь доторх сэтгэл зүй аюу гой амар тайван, амар амгалан тогтун байт юм байна. Эзэн байт юм байна л гэл хараад байгаа та. Айгуу юм ярихаар бүр орж ирээд өнгөрчөөд байна уу? Гөрчөөд байна. Ат дундуур нь яагаараа орж иж болно шүү дээ. Мэдрэмжээ шагнаж агаад яг зайлшгүй ингээд их юм бол за байж байгаараа би энэ дэр чи ингэдэг. За нэг юм санчлаа ямар ч гэсэн. Би нөгөө тантай нөгөө 2 удаа нэг яриад ингээд уулзсан шүү дээ. Тэгэнгүүт бодсон байхгүй юу? Энэ нөгөө Тамира агшийн мэдлэг нь одоо ер нь бол мэдчихсэн л та энэ хэмжээс дээшлэх сүнс өсөх тусмаа мэдлэгийг татна. Гэхдээ бүр үнэхээр өндрөөс татчихна гэж яг мэдчихсэн байхгүй. Яг тэр нөгөө одоо юу ягаагүй хэрнээ судлаагүй ч юм уу ингээл юу ягаагүй амар тийм одоо зүгээр нөгөө энгийн үгээр хэлбэл бор зүрхээрээ гэдэг шиг ингэж явж ич ямар өндөр төвшний юм ингэж буулгаж ирээд байна ямар өндрөө юмыг ингэж дамжуулаад байна гэдгийг мэдсэн байхгүй. Тэрэн дээр болохоор жишээ нь юун дээр тайлагдж байгаа юм гэхээр бид нар ингээд нөгөө эхнээс нь ингээл энэ сүнсний хөгжил ингээл малтсаар хагаад л ингээл орж ийн л та. Тэнгүүд энэ ер нь энэ тулж байгаа юмн дээр тэр сэтгэл болоод одоо багш хэлсэн нөгөө итгэл энэ төр орж иж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энд хайрыг таньчаад энийг хаана ойлгох юм сэтгэлээ танихгүй гэж байгаа. Энд бас нөгөө өөр юмнуудыг одоо тэр амар тайван амлан тайван байх юмс мэдчихээ сэтгэлээ танихгүй гэж байгаа. Тэгэхээр тэр цаад юмыг аюулсан юу яаж өгч юм. Тэрэн дээр нөгөө ингээл бас бодож байгаа юм л да. Ингээд юу яад юм бэ бас. Би яриаг хэлсэн юм орч байна. Надаа нөгөө хин Японсагийн нөгөө юу н орж ирж байна анх йогийн хичээл нэлт хичээл шинэ жилийн өмнө вайнтай санаж байна. Тий. Орж ирээд энд нилээд эмхтэйч. Тэгээд надад туслах хүн байх. Би хоцроо ороод ирсэн. Тэгээд надад туслаач гээд нэг техникэн дээр жимс нөгөө яагаад тэгээд хичээл манд 7:30 мөч гэж эхлэв. Тэгээд чи нэг сарнаа марнаас хат мөн тий мөн шүү дээ. Тэр хичээл ингээ яваад. Тэгээд хичээлийн дараа нөгөө яриа хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ хүний байгаа байр байдал тэр энерги юм ингээд мэдээж харагдана. Нүдэн хүртэл ингээд тод илтгэжсэн. Юу хийсэн гэхээр таниадсан. Гэтэ тэр өдөр би бүр ингэж орж ирсэн шүү дээ. Одоо бид нар чи ингээд нэг юм сүнсний хөгжлийн хувьд ямар ч нэг өөр дээрээ бол нэг юм хөдөлгөөн хийж чадсан шүү дээ. Ер нь бол нэг энергийн төвшин. Тэгэхээр би тэр өдөр танигдахгүй болж орж ирсэн. Өөрийгөө зүгээр амар юм ерөнхийдөө ингээд нөгөө айгуу тийм энгийн. Үгүй миний хэлсэн санаа намайг таньдсан. Тийм таныг таньжсэн. Тийм намайг таньд. Тэрээс би бонсаа тэгээд дахад бас ингээд нөгөө мэдэгдсэн байж шүү дээ. Бүр ингээд исэн. Гэт нэг ингээд одоо бингонд хожичхороо хүн наа чи миний суглаа номер гэдэг ингээд байж чаддсан шүү дээ. Яг тэрэн шиг мэдрэмж тэнд суус 10 гаруй эмхтэйчүүд байна. Ингээд исэн. Тэгээд би энэ нөхөр авсан байна да. Тэгээ хэлж байгаа юмд хүртэл тэр йогийн юунаас хичээлээс авсан хүртэл гоёс. Тэгээд энэгээр юу хэлэх гээд юм гэхээр сая ярьж байгаа энэ юу тэгэхэд л ах ус ихсэн байхгүй. Бид хоёр өмнө нь хин гинийгэж мэдэхгүй. Миний Facebook зарыг хараад нөгөө йогийн нээлт хичээл ирээс суусан. Тэгээд таньсан байхгүй. Тэр эхлэн тэндээс тавигдсан. Яасан юм бэ? Би хамгийн анх нөгөө багш дээр ирж исэн. Гэхдээ тэр болохоор айгу сонин байсан. Юу вэ гэхээр
би ерөөсөө ингээд яг ийм йогийн төв байдаг гэдгийг мэдгүй тэр өдөр л мэдсэн. Тэгээд нөгөө нэг хоёлоо дүрдэг орж ирдэг. Тийм дүүтгэ орж ирдэг. Тэгэд ерөөсөө мэдтгүү. Тэгээ ивент зохион байгуулалтыг чи мэдтгүү. Тэгээд манай аав маань болохоор өөрөө бас яг юм бясалгал тэгээд нөгөө яг тэр өвөг дээдсийн талаар гэж ойлголттой. Тийм хүн баггүй юу? Тэгээд намайг бясалгал одоо тийм газар хайж бол гэл би битүү алхаал энэ тэндүүр алхаал хайж бол. За гэртээ сууж байгаа амарч байгаа. Зүгээр яг бясалгал гэл хайдаг байхгүй юу? Тэгэхээр тамираа өгш очиж ирсэн байхгүй юу? Тэгэл би тэр постыг ганцхан нэг ивентний ганцхан ширхэг пост лээсэн байхгүй. Тэрийг ячил энд дэд юм гэл амар баярлал. Тэгэл дүүтгэ очиод гяс очиод уулзчих гэл уулздаг байхгүй. Тэгэл уулзаал би йогийн хичээлдээ тэгэл яваал ингэ байж хаад дахиад эргээд би багшийг хайдаг байхгүй. Ивентийн пост нэрвэж хараад би надад олдоогүй. Тийм үү? Тийм олдоогүй. Одоо олсон юм болдог багшгаа. Тэгээд тэр үедээ хайгаад олдоогүй. Аха. Гэхдээ дараа нь та нөгөө нэг оролдоогүй л дээ. Өөрөө найз болсон болохоор. Тийм ингэдэж шүү дээ. Яг нөгөө би жишээ нь ингээд хүмүүст ингээд жишээ нь би энд йог хичээлж байна гэхэд хаалга зарим нь олдгүй байхгүй. Тэр чинь зүгээр нэг тохиргоо ерөөсөө биш байхгүй. Харин тийм. Тэгээд ингээд нөгөө энэ апансаа байж байгаа. За. Ялангуяа юугаар гүцэд гарах. Мэдрэмжээ гүцэд бодол. Тэгээд тэр нөгөө орж ирээ танилцаад нөгөө хоёлоо уулзсан шүү дээ. Би бүр гайхчихсан ажлын өдөр цайны цагаар өдөрний 2 өдөр үйт дүүтэйгээ дүүгээ даваал орж ирчихсэн. Тэр би бүр яагаад энэ юм ихтэй ямар учиртай юм бол яагаад өдрийн цагаар гів гинтг ингээд бүр ингээ гайхаад тий. Тэр яг юу хөтөлсөн яагаад тэгчихсэн гүцэд гаргадаг. Яг юу хөтөлж байгаа чамд ямар юу төрөөд тэгж орж ирсэн. Мэдрэмж төрөөд яагаад тэр өдөр тэгэхэд орж ирсэн. Тэгээ уулзаад ямар юу авсан. Тийм. Мэдрэмж авсан. Хоёлоо нэг цайгаа гуруулаа нэг суусан шүү. Хоёр яараа гарах гэдэг харна. Би цайгаа гэж суулгасан шүү. Тийм. Тэр ямар учиртай гол хэлэх гээд байгаа юм гүцэд юугаа гаргадаг. Зөв. Тэр за тэр юу нь болохоор сэтгэл санааны одоо нэг тийм амар амгалан байдал тий. Сэтгэлийн амар амгалан байдал. Байнгын тийм нэг толгоонд орж ирж байгаа бодлууд тий. Энэ бүгдээс ангижраад ямар нэгэн сэтгэлийн амар амгалан байдал тий. Тийм зүйлдээ хөрхийг хүсэж исэн. Тэгээд ер нь бол би бясалгалт явна гэл манай аав баг 2 жилийн өмнө хэлэхэд л тэгнэ ер нь наадах чих дэжгүй санаа байна. Гэл бодвол бясалгалт явна гэж бодож байгаа бол нэг өдөр л ягаад чим зүгээр аав идэж хэлэх за тгий гэл босол нөгөө нэг хайгаал ирсэл болол ингээл орж ирсэн тэр байхгүй юу. Тэгээд хамгийн анхны хичээл дээр ч гэсэн надад амар гоё сэтгэлд ингээд нөгөө орсон. Тэгтээ тэр ингээд нэг инээдч юм шиг, баярч юм шиг тий яг тийм ингээд хайрлаадж байгаа юм шиг. Зэндэг юм хичээл. Тийм. Өөлсөн гэдэг чинь. Өөлсөн тий. Тэгээд тэндээс би юу яг тэр эхний өдрийн хичээлээс гэж олгосон юм. Ерөөсөө л өөрийгөө хайрлаагүйсэн байна л гэж бодсон. Хамгийн түрүүнд бүх юмны гүнд бүх юмд дандаа бүгдэд бусдад цацдаг. Тэгээд би өөрийгөө ойлгоогүй юм байна. Өөрийгөө хайрлаагүй юм байна. Өөрийгөө мартсан юм байна гэдгийг л амар их ойлгосон. Тэгэл ер нь энэ хүртэл ингэ явж байна. Тэгээ байнгын дорж ихтэй байнгын баярлдаг. Тэгээд ол их юм эргэцүүлж боддог. Тийм байна да. Тийм сайхан гоё. Нэг ч гэсэн хүн бүх зүйлийн шалтгаан юу нь миний дотор өөрт нь байгаа юм байна.
нөгөө буугалсан олон сэтгэлийн маань хор хэрүүд маань буцалсан олон бодлууд маань бүх биеийг минь барьчаад ингээ өвтүүлээ хавдуулаад ингээд сэтгэл санаагийн маань ийм болгоо яваад байгаа юм байна гэдгийг танин гэдэг сайхан Угаасаа тэгтээ гоё нөгөө урангуй өвдөлттэй юм гин тий. Өөрөө шууд тэрийг Маш хурдан бага. таньж ийн. маш Тэр дотор байгаад байгаа юмнуудыг ижгэлж ийн. маш бага. Тэгээд амар хурд ухаал авч байгаа шүү дээ. Мгм. Энэ ухаал буюу энэ хүний дотор байгаа ижилхэн хоёлыг ярьсан ижилхэн мэдлэг, өнгийн мэдлэг маш хурдан сэргээд байгаа. Сэргэж байгаа процесс. Би тэрнээс энэ хүн дэвтэр ном гаргаж ирээд их сурвалж сурч байгаа шиг суралцж байгаа биш, сэргэж байгаа процесс. Бүр маш хурдан сэргээд байгаа. Ярихын төдий ухаардаг. Тэгэхээр маш гоё хөвгөлтэй. Тийм байна. Түр дээрээс шүү анзаарал. Нэг сул тал байгаа. Түрүүний ярьдаг өөртөө итгэл. Гэтэ би нэг түрүүн орж ирээд нэг юм ярьжсэн шүү дээ. Энэ өөрийгөө гээхгүйгээр ингэж нөгөө авч явж энэ төрсөнд одоо өөртөө бол талархаж чинь жишээ нь би өөртөө тийш талархдаг байхгүй юу? Их олон юмд бол нэг талархдаг юм шиг. Энэ хүртэл би нөгөө өөрийгөө ерөөсөө гээхгүй хүн тусаа чи тэгж өөрчлөгдөж гэхтэн үгүй гэд дотроо би зүгээр байгаа шүү дээ гэж ингэж барьж ирсэн. Яг энэ дэр маань яг одоо жишээ нь ингэж тайлбарлахаар бясалгалын чандын чанд гэдгийг сургалт байгаа байхгүй юу? Айгу их доллар төлж сурдаг. Тэрийг би тэгтээ сураагүй зүгээр ингэж мэдсэн байхгүй. Тэгэхээр тэндээс юу яангот миний би тэр алдаагүй ирсэн юм алдсан болвол яах вэ? Тэрийг бясалгалын чандын чанд сүүлийн хичээл дээр зааж шít. Тэр чи ч гэсэн яг нөгөө энэ ухаарлыг хурдан сэргээж байгаа гэхээр чиний нөгөө чандын чанд юм алдаагүй энд байж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээл өөрийн нөгөө гоё юмыг ерөөсөө алдаагүй зүгээр л нэг энэ чиний эргэлзээд байгаа нөгөө нэг бодлууд байгаа тэрийг яах вэ гэдэг чинь нэг жохон зүйл байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө өөртөө итгэлгүй байгаа гэдэг чинь одоо өөрийгөө хайрлах нэг шалтгаан гараад ирж байгаа. Бүр гоё чи бүр ийм том юм алдаагүй явж байна шүү дээ. Дахиад чи бүр гоё ухаарч байгаа. Тэгэхээр гоё яана. Хэрвээ үүнийг алдсан байсан бол бус бүх юм байгаад нэмэргүй. Тэр яг зөв. Тэр нөгөө Гэтэл хамгийн гол амин байгаа байхгүй юу? Амин буюу тэр нэг сэргээд байгаа, Тэрийг таньмахаарах олоход гээд байгаа. хэцүү. Одоо энэ наашаа ингэж догдолж ирээд байгаа. Йог айгуу шимтээд байгаа. Хичээгээд байгаа. Чим байгаа. Тэгээд цаг нь ирч гисэн. Түрүүн ярьсан тий бүх зүйлийн бүртлэлээр энэ доторх сүнс энэ 100 метрийн дотор дуу хоолой чинь бүрэлдэж байгаа. Минийх адилхан бонсаж адилхан минь адилхан. Тэгэхээр одоо зүгээр л нэрнаан байгаа өөртөө итгэх мэтгэл биеийн чин мэнчид юм одоо юу гэдгийг те элдвэс янз бүрийн юм болно. Цэцэг цагаа хэсэр шийдэг. Тэр хамгийн гоё гол зүйл нь байгаа байхгүй. Тэгэхээр битгий яадаг. Бас битгий нэг амар юм хичээ. Угаасаа бүх зүйл байхад хамгийн гол юм олцсон байхад чинь өгөгдсөн байхад чинь юундаа нэг ингээл яараа камераар нөгөө ажилтнаа загнадаг захирал байдаг шүү. Хөөе хэн босоор ягаа суугаад ингээл тийм нөгөө ажилтан босоод ингээл юу ч хамаагүй хийгээл харчаад no. Come on. Дотор чинь бүх юм байна штэ тий. Тэгэхээр өөрийгөө маш гоё тайван сонсоод чи өөрийгөө л тайвшруулахгүй бол өөр хэн гэж. Өөрт чинь ийм гоё зүйл байхад чинь өөр хэн үүнийг харж таньж мэдж хайрлах юм. Чи шүү дээ. Тэгэхээр ийм гоё нөгөө эрэл хайгуул дотор ийм мэдрэмж зүүн юм байна гэдэг өөр их гоё юм л та.
байна гэдэг нь байгаа нэг гоё. Байхгүй байсан бол амьдралыг өөрийгөө нэг өнгөцгөнд тийм материалын түвшинд хараад сэтгэхэд мөнгө нүдэн сохроод өчүүхэн дороо явж байгаа мянган хүн байгаа шүү. Тэдний хажууд зовоо зүтчээч болтугай өөрийгөө таних нэг юм хаагаад ирлхийлээд тэгээд өөрлөгөө өнгийгөө асуултын хариултыг олцоод come on амьсгаа авал та тухтай суул та яг одоо өөр дээр энэ хувь зайн дээр хагаадсан чи юу хийсэн бэ гэсэн амар итгэл мутагаар нөгөө хүлээн зөвшөөрөл байх шүү гэдэг. Харин олцсон заяа. Гэхдээ сэтгэл ханаагүй. Come on. Ямар амар шон шүү. Тэгснэ юу гэлээ. Тэгээ дараагийн төвшөнд яг яаж илүүтэйгээр хүлээн зөвшөөрөх вэ? Толцсон штий. Ийм гоё хариултыг ингээд өөрөөсөө олцоод яа штий. Баярлаа чи, хайрлаа чи. Багтаа чи. Мишээгээ чи. Хүмүүс наа хариултыг олох гэж яаж зовж үдэрдэг гэсэн санаа. Эдийн нэг сүмсний явуулалынхаа нэмрээ орцсон ч гэсэн тий. Яаж туйлширч муухар зовж битчихдэг гэсэн санаа. Гэтэл ямар гоё ерөөл буян заяагаар олоовэ хариултаа. Энэ зам дээр ирэвэ. Сайхан юм да. Сайхан юм да. Ургагийн өмнөөс гоё санагдчихэв ямарч байсан. Гоё байна. Нэг ийм юу төрч чинь, баяр төрч чинь. Чи юу одоо юу гэдэг айгу хурдан юм болоод хурдан хариулт мөрөлтөөлөө. Юу хурдан тэгсэн мөртлөө өөрөө удаад ингээд бүр нэхэд байдаг. Хурдан багштайгаа уулзтiin юм. Би ч гэхдээ одоо энэ жишээ нь Тамира гэртээ ингээд сууж явах юм. Энэ цаг мөч дээр ирэх гэж зөндөөл бас ингээл ирэл хайгуул мягуул хийгээл ингээл явж байгаад ирж байгаа шүү. Гэтэ яг өөрийнхөө яг нэг чиг баримжаанаас бол нэг ингэж төрөөгөл тээ. Ингээд тэгтээ нөгөө хайж эхлэнээс хойш зөндөөл бас хугацаа өнгөрсөн гэх юм. Би ч гэсэн амар мундаг зундаг багш болчихгүй л зүгээр яг өнөөдөр та хоёрынхоо хүндэтгэлийг авч чадж байгаа дааж чадж байгаа хүлээн зөвшөөрөгдөж чадж байгаа энэ байр сууриа тодорхойлох юм бол хаваатлах маш олон зүйлээр явж ийж маш олон хүмүүстэй уулзаж уйлж дуулж инээж ялангуяа өөртөө маш их олон өдөр шөнүүдэд алдчихж ийж хүч хатж ийж лэнд ирсэн. Тэгэхээр сайхан юм да. Ерөөл уучрал гэдэг тийм ээ. Сая юу хэлчихсэн сонсъё л доо. Тэнийг юм байсан ч хамаагүй яар л та. Хамаагүй мик авчих. Тэгэхээр санчна. Бити ягаарай. Орхич тэгээ орж ирүүл. Эсвэл зүгээр нэг чагнаа тоо. Тэ энэ ерөөл уучрал сайхан юм да. Ерөөл буян заяа. Одоо өнөөдөр гуруулаа ингээл сайхан буу халаал сүнсний хөрөлд ингээ подкаст хийгээ сууж байгаа юм ч гэсэн учиртай. Маш учиртай. Ихэнх маань сая явж болох байсан шүү дээ. Гэтэл хэд хоногоос хойш өнөөдөр хүртэл ингээл байлах гэдэг. Бонсагийн маань тэр толгойн яагаад ингэж байгаа. Бүхэл юм учиртай. Тийм бас нэг бас бүх бодсон. Яг тэр учирлаас хойш бүх юм учиртай юм байна гэж бодсон. Учиргүй юм нэг ч үгүй тий. Гэтэ нөгөө хүн чинь нэг би бас нөгөө одоо цаад утгыг олохгүй болохоор нэг санаа амардгүй шүү дээ. Бас наан нэг яг олцоод байгаа. Тэгтэн цаана дахиад юм байгаа гэд ингээд мэдээд байгаа болохоор ингээд байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг ийм юм тий тэмрэгч шин. Одоо урангуй жишээ нэм
яаруу юу ч юм уу одоо нөгөө ингээд мэдэх гээд байгаа юм бүр юм хүссээд байгаа нь айгүй их өндөр мэдэгдээд шүү дээ ингээд та тэр хажууд сууж байгаа. Тэгэхээр нөгөө цаана төдий чиний мэдлэг байгаа. Цаана төдий чиний юугаа ингээд танаагүй л ойлгоос ш. Тэрийг ингээд мэдэх гээд сандчаад юм гэсэн гэж бас бодож. Би бол энэ өнцгөөс хэлнэ. За. Би бол хатуугаар хэлчих заяа. Бага юмд ханахгүй нэгтэй ерөөсөө шунал. Одоо байгаад ханчиж, одоо байгийнхаа үн цэнийг мэдчихэж түүнийг бүрэн дүүрэн ашиглаж дараагийнхаа зам руу явах уу таалга нэг нэ. Цаана нь ямар ч их мэдлэг мэдээлэл байсан байгаагүй нь хамаагүй. Яг зөв. Яг Тэгэхээр яагаад одоо ханахгүй байна вэ? тэрийг нөгөө мэдэрч хүртчихэд ядаж цаашаа явах ёстой тий. Тэгэхээр нөгөө Гэхдээ тэгтээ хардаа юу магадгүй эсэргээрээ байвал яах юм? Амар том юм хайгаал. Одоо жишээ нь манай амьдрал дээр за бид хоёр аавар жишээ авдалхэд манай аав ер нь нэг тийм төрлийн баггүй юу? За ингэчүүл алах гэдэг. Тэр бизнес ингээд, тэр хүнтэй ингээд, тэр байрыг ингээд, тэр түрээс ингэчүүл яг алах гэдэг. Тэдэн жилийн дараа ингээд тэгээд амар их зүйлийг золиослон байрын тэр нэг мөчтөд очдог. Тэдэн жилийн дараах үедэр очдог. Гэхдээ тэр үедээ тэр төлөвлөж исэн юм нь заримдаа байдаг, заримдаа байдаггүй. Байх юм бол жоохон баярлал өнгөрч тэгэл болов. Байхгүй байх юм бол харамсалтай нь тэр хүн юу ч олж аваагүй дээрээс гадна маш их зүйлийг одоо алдсан байдаг. Тэр нь юуг алдсан байдаг вэхээр одоо цаг алдсан байдаг. Одоо өрнөж байгаа хажууд нь дэрэгдэн ихнэр нь хөөх ихнэр нь хүүхдүүд нь өсөн боожж байгаа гой нар мандж байгаа үүс нүүж байгаа гол урсж байгаа энэ гой амьдралыг мэдэрч таагүй зүгээр л зорилго нь тэр байшинг тэгээ тийм бизнес ингээд ална л гэсэн нэг юм довны ойр уулын ойр төсөлсөн байна. Гэтэл тэр довонд очихт чинь амьдрал яваад ийн гэдэг яагаад болохгүй юм бэ гэдэг нэг юм үнцгөөд өгөхгүй юу. Тэнгүүд би энэгээр юу харуулж л гэдэг юм гэхээр за би тэгвэл одоохондоо бол өөрийнхөө хариулт буюу хүлийн зөвшөөрлөө олчлоо. Гэхдээ цаана нэг том уулын орой байгаа да. Тийшээл гарчвал би яггүй тайвшрах гэдэг юм да. Тийшээл гарчвал би яг алах гэдэг юм да гэд бодсон чинь буруу байвал яах вэ?